дэлхийн нийтийн хөгжлийн чиг хандлага бол нэгдүгээр ерөөсөө хуучин либералчил зах зээл бүхнийг шийднэ тийм ээ гэсэн 60-аад оны Тэтчерийн либералчлалын хандлага өнөөдөр өөрчлөгдсөн. Нэг ялангуяа зүүн Азийн эдийн засгийн хурцтай өсөлтийн загвар бол ерөөсөө төрийн зохицуулалттай эдийн засаг буюу төрийн зохицуулалттай эдийн засаг нь өөрөө төр залгамж чанартай, доктортой, урт хугацааны бодлоготой, чадварлаг байхыг шаардж байгаа. Энэ бол Азийн төр дээдлэх ёсноос үндэслэж байгаа. Төрийн сүлдээ дээдэлтийг нь зарчмаас Азийн соёлын төр дэсний уламжлал. Энэ үндэслэл нь хизээ төр өөрөө тийм чадвартай, мэрэгчсэн одоо хүмүүс ингэж дээдэлдэг, хүндэлдэг байх вэ гэхээр төр өөрөө төрийн албан ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, чадварлаг, мэрэгчсэн, өндөр ёс зүйтэй, хариуцлагатай, сахилгатай энэ төгс төгөлдөр байж иж төрийн албанд итгэх итгэл нэмэгдэнэ. Төрд итгэх итгэл нэмэгдэнэ. Яагаад энэ ард түмний төрд итгэх итгэл уураад байна? Төрийн албан төвшин биш учраас. Монголчууд ч гэсэн төр төвшин төмөн амгалан бай гэдэг чинь төр төвшөнд байх юм. Тэгээ ийм учраас энэ төрийн албанд шинжилт хийж энэ уламжлал шинжилтээр тулгуурласан өөрчлөлтийг хэрэгжүүлэхийг зорж байгаа юм аа. Ер нь өнөөдрийн сүүлийн үед болж байгаа үйл явдлууд тэгэл одоо 60 тэрбумын гих асуудал энэ авилгал хэлхэлтэй холбоотой асуудал олон зүйлийн төр итгэлийг бууруулж байна. Энэ яриах өөрөө бас. Ийм учраас энэ өөрчлөлт шинжилт тууштай нэг мөр хэрэгснээр төрийн холбоо өндөр ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, дэг журамтай, доктортой хамгийн гол нь бас чадварлаг мэрэгсэн байх ийм бодлогыг энэ төрийн холбоо зорилгоор хэрэгжүүлнэ. Энэ нь бол яаж гэдэг зарчим. Энийг чадвар одоо тухайн зарчмыг хэрэгжүүлэхийн тулд ямар тодорхой зохицуултуудыг илүү хийх ёстой гэсэн үг. За өнөөдрийн хурал нь өөрөө нэг алхам л да тий. Одоо саяны хэлж байгаа энэ соёмбын зарчим бид хэлж байгаа. Энийг бид сүүлийн одоо жил орчим хугацаанд засгийн газар байгуулсан цагаас эхлээд төр засгийг яаж хариуцлагатай сахилгатай болгохыг судалж байгаа нь соёмбын зарчим шил сонгосон танилцууллаа ш сая тийм ээ. Соём бол бидний арга зам хөтөлбөр юм. Яаж хэрэгжүүлэх арга зам. Яаж хэрэгжүүлэх үү, ямар үр дүнд хүрэх үү гэдэг зам бол өөрөө соёмбын арга гэж. Тэгээ энэ нь бол чадхуйн зарчим нэгдүгээр. Энийг мөрдлөг болгосон төрийн албаны хуулийг баталсан нэг сарын 1-ээс хэрэгжүүлнэ. Энэ ажил дээр ийм чадвартай юм байна. Энийг чиг үүргийн шинжилгээ гэдэг ажлын байрны шинжилгээ чинь. Одоо гадаад яамны хятадын асуудал хариуцсан бол одоо хятад хэлтэй байхаас гадна одоо тэр ямар шалгуур хангасан байх хэвээр. Хөгтөнд. Яг тэр шалгуурт хангасан үнэтэй ажил. Тэр шалгуурт ажиллахын тулд хэдэн жил ажилласан байх хэвээр. Тэр бүх аттестатчлыг хийнэ. Тэгээ хүний халд солиотой биш. Тэр албан одоо энэ аттестатчил мэрэгчлийн ажлын үнэлгээ нэгж шүү дээ. Одоо алтан гэрэл одоо ажил дээр тэнцэж гэнэ үү гэд солих гэж байгаа юм биш. Алтан гэрэл олон жил ажилласан. Дурчтай хүн байна. Тэгвэл энэ хүнийг бас өөрчлөлт шинжилтийн шинэ бодлогоор шинээр сургах тийм дадлагжуулах юм. Шин залуу хүн байна. Энийг дахмад үнтэй бослуулж яаж дадлагжуулж бослуулж ёс зүй зарчим өрдүүлэх. Үнэхээр болохгүй ёс зүй салхах хариуцлагын зөрчилдөд төтөл гаргаад дайректор суудаг авилга хайлах хол шийддэг юм байвал жишээлбэл энэ мэрэгжлийн аттестатчлыг одоо энэ бүх хүмүүстэй өнөөдөр хийх гэж байгаа юм өөрчлөлтийг хэрэгжүүлэх бол арга зам. Ном дотор багтааж аттестатчил мэрэгжлийн ажлын үнэлгээ хийх. Ингээ энэс хойш энэ цаг мөчөөс эхлээд одоо төрийн албаны хүн бол доктортой хамгаалагдсан. Төрийн албаны хууль 1 сарын 1-ээс хийж эхлэхээр нь бол одоо зүгээр ажиллаж яхад нь улс төрийн болон бус зорилго шаардлагаар чөөрчлөгийг үндсэнд хориглож байгаа. Энэ бүр дахин хамгаалтыг нь юугаар хийж хахаар үндсэн хуулийн өөрчлөлт хийж байгаа. Энэ засаглалын өөрчлөлт бол үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бол үндсэндээ засаглал төрийг яаж доктортой болох уу гэдэг өөрчлөлт байна. Ингээ энэ бүгд маань бол уялдаад зохицороо одоо Монголын төр шиг соёмб бодлого хэрэгжиж одоо ард түмэн нэ эрүүл чирэг эрдэм боловсролтой элбэг хангалуун амжуулах одоо загсны соёмбын загвар шиг нэг дээдлж ажиллах ийм л бодлого зорилго хөтөлбөр хэрэгжинэ. За зарим хүмүүс ёс зүйг хуульчилж болохгүй гэж. Энэ хуулийн дээр бас сүүлийн 8 сар ажиллаж байна. Тэгэхээр бол 2000 онд ийм хууль санаачлаад одоо манай төмөр хууль асан ийм хууль санаачлаад тэгээд тухайн их хурл дээр ёс зүйг хуульчилж болохгүй гэж буцаасан юм байна. Дэлхийд байхгүй. Бид нар сая судалсан одоо төрийн албаны ёс зүйн хууль Японд байна. Японы сайд нар ёс зүйн асуудал гарахаар гарч ирээд одоо хариуцлага авлигээд огцоор шалгуулдаг шүү дээ. Энээс эхэлж байгаа. Энд чинь тэр хүн өөрөө ихээсээ гадна цаана тогтолцоо байгаа байхгүй.
одоо 900 хороо гэж байна. 900 хороо одоо шалгаж үзнэ. 900 хороог ерөнхий сайдаас тэр албаны бодлого хэрэгжүүлдэг ерөнхий сайдаас улсын хэмжээний нэгдсэн 900 хороо 900 хороо хөндлөнгийн одоо иргэд сэтгүүлчдийн төлөөлж орж болно. Тэгээ энэ 900 үнэхээр үнэ 900 төсөл гаргасан болгон өөрөө одоо батлан шалгасаа төрийн албанд шүү дээ. Чөлөөлөгдөд шалгуулах шаардлагатай бол төрийн албаны 900 хороонд үйлдэл өнөх худлаа гүтгэлэг байвал тэр гүтгсэн үнэнд нь төрийн албаны нэр хүндэд талцсан учраас одоо аль аль талдаа хариуцлага сахилгыг сайжруулах. Ингэснээр төрийн албан хамгийн гол нь тийм нэр хүндтэй албалт юм байл л да. Монгол улс ч гэсэн уучна гэсэн. Төр дорхын тулд одоо жишээлбэл 5 жил ёс зүйн номыг цээжлдэг. Гүнзгий ёс зүйн номыг цээжээр мэддэг гэж одоо Тайванд шалгалтанд ортдог. Айлын нэг хүнд одоо төрийн түвшинд бол тэр айлын одоо төр төвшөлдөж байгаа иргэн хүний хувь нэмэр болох шээ тийм нэр хүндтэй. Цалин өснөөсөө гадна одоо тэр бол одоо нэр төр хэрэг баг шээ. Энэ бол тэр албаны өөрчлөлт шимжилтийн нэг суурь зарчим байна. 10 сарын 1-нд мөрхөд төлөвлөж байна. Одоо өнөөдөр энэ хилцүүлэхээр эцсийн хилцүүлэг хийгдэнэ. Өмнө нь бол интернет хилцүүлэг удирдлагын систем дээр 4 удаагийн хилцүүлэг зохион байгуулсан. Эрдэмтэд судлаачид оролцсон. Тэгээд энэ ёс зүй сахилга Германы сахилга хариуцлагын тухай хуулийг үдэс Германы засгийн газар Фридрих Эбертийн самтаа удирч судалсан. Японд одоо бас энэ Нобелийн хөгжлийн иргэн төвтэй мэрэгсэн төрийн алба төслийн шугамар мэрэгчлүүд явж Японы ёс зүйн зарчмыг судалсан. Тэгээд одоо Японы хөгжлийн нууц нь бол үнэхээр төрийн албаны төгс төгөлдөр байлгах зарчим дээр ажиллаж байна.